Сайн байна уу? Анги өдөрцөн багш шалгалтын дүн оруулах заавар бичлэгийг хүргэж байна. Анги өдөрцөн багш өөрийн ES-тэй ихээр нэвтэрч ороод зүүн талд байрлах төгсөл дэвшилтсэний шалгалтын дүндэд рүү орно. Үүссэн дэлгэсний анги хэсгээс өөрийн даасан анги хэсгийг нэгтлэн шалгалтын жагсаалт байхгүй бол ES-с шалгалт татах цэнхэр товч дээр дарж татна. Шалгалтын жагсаалт татагдаж орж ирсний дараа заавал судлах хичээлийн хувьд систем цаанаасаа тухайн ангид байгаа сурагчдыг сонгож өгсөн байгаа. Харин сонгон судлах болон гадаад хэлний шалгалтын төрлөөр шалгалт өгсөн сурагчдыг шалгуулагч баганд харгалзах сурагчдын тоон дээр дараад сурагчдаа сонгоод баруун тийш зөөж хадгалах дарна. Хэрэв таны даасан анги төгсөх анги бол заавал өгөх шалгалтын төрөл бүх сурагчдын дүнг үнэлгээ дээр дарж оруулна. Сонгон болон гадаад хэлний шалгалт дээр нэг сурагч дээр нэг дүн тус бүр оруулна. Төгсөх ангийн сурагч нийт 4 шалгалт өгсөн байх шаардлагатай. Хэрэв таны даасан анги дэвших анги бол заавал өгөх шалгалтын төрөлд ангийн бүх сурагчдын дүнг оруулна. Сонгон төрөлтэй шалгалт дээр сурагчид нэг л удаа шалгалт өгнө. Дэвших ангийн сурагч нийт 3 шалгалт өгсөн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл англи хэлний шалгалт дээр дараах 3 сурагч сонгож өгсөн бол бусад хичээл дээр сонгож шалгалт өгөх боломжгүй гэсэн үг. Багш та дүн оруулахдаа үйлдэл хэсгийн баганд харгалзах үнэлгээ товч дээр дараад сурагчдын эрсийг сонгож оруулаад дүнг бичээд хадгалах товч дээр дарна. Ямар нэг хүндэтгэх шалтгаанаар шалгалтад хамрагдаагүй сурагчдын эрсийг сонгоод жилийн эцсийн дүнгээр оруулна. Амжилттай хадгалсны дараа бүртгэсэн төлөвтэй болно. Үүний дараа илгээх дээр дарж илгээсэн төлөвт ороход менежер хүлээн авч батлана. Шалгалтын дүнг хадгалахдаа сурагчийн нэр, шалгалт болон шалгалтын дүн зөв эсхийг сайтар нэгтлэнэ. Шалгалтын дүнг менежер баталсан бол таны даасан анги дэвших анги бол дэвшилт цэс рүү, төгсөх анги бол төгсөлт цэс рүү ороод хянах самбар хэсэг рүү орно. Шалгалт гэсэн хэсгийг харахад шалгалт өгсөн суралцагчдын дүнгийн баталгаа ажилтны хувь харагдана. Шийдвэрлээгүй хэсгийн улаан товч дээр дарахад аль сурагч ямар шалгалт дээр дүнгүй байгааг нэг бүрчлэн харах боломжтой. Хэрэв хичээлийн дүн 100%, шалгалтын дүн 100% болсон тохиолдолд дэвшилт болон төгсөлтийн бүртгэл рүү шилжиж болно. Танд амжилт хүсье. E-class цэгийн минь.